Сайн байцгаана уу? Та бүхний өдрийн мэндийг хүргье. Монгол Улсын их сургуулийн химийн техникийн багш Манлайбаатар байна. Эсэлтийн шалгалтын энэ удаагийн зөвлөмж хичээлээр органик нэгдэл тэр дундаа спирт түүний шин чанарын тухай судлах болно. За сэдвийн хүрээнд бүгдээрээ спиртийн молекулын бүтэц, спиртийн хим шин чанар, спиртийг гарган авах арга, хэрэглээ, за эсэлтийн шалгалтад ирсэн асуулт ба анализыг бүгдээрээ хийх ба тухайн сэдв бүр тогш нь харгалзах асуултуудыг оруулаад авсаргаа тайлбарлаад явна гэдгийг анхаараарай. За ингээд спиртийн молекулын бүтэц гэсэн хэсгийг авч үзье. За хим 11 сурах хүчгийн 134 дугаар хуудсан тэмдэглэснээр молекулда 1 ба түүнээс олон тооны гидроксил бүлэг агуулсан органик нэгдлийг спирт гинэ хэмээн тодорхойлсон байдаг. Тэгэхээр нэг атомд хансан спиртийн хувьд молекул томьёо нь CnH2n дээр нэмэх нэг OH гэсэн ерөнхий томьёонд захирагдах ба гомлоо гигнээг нь авч үзэх юм бол нэг нүүрс төрөгчтэй CH3OH гэсэн спиртийг ЮПАК нэршлийн зарчмын дагуу хансан нүүрс ус төрөгчийн нэрээр ол дагаврыг залгаад метанол, 2 нүүрс төрөгчтэйг этанол, 3 нүүрс төрөгчтэй болох үеэс эхлээд функционал бүлгийн байршлаас нь хамаарат пропан 1 ол, бутан 1 ол, пентан 1 ол, гексан 1 ол гэх мэтчлэн байдлаар нэрлээд явдаг. Спиртийг бүтцийнх нь хувьд 3 янзаар ангилах ба эхнийх нь анх дахь спирт, хоёр дахь нь хоёр дахь спирт, гурав дахь спирт гэсэн ангилалтай байдаг. Ангиллалын ялгааг нь аваад үзэх юм бол спиртийг тодорхойлж буй гидроксил бүлэгтэй холбогдсон нүүрс төрөгчийн атом цааш дахин нэг нүүрс төрөгчтэй холбогдсон байвал анх дахь спирт. Гидроксил бүлэгтэй холбогдсон нүүрс төрөгч цааш 2 нүүрс төрөгчтэй холбогдсон байвал 2 дахь спирт, 3 нүүрс төрөгчтэй холбогдсон байвал 3 дахь спирт гэсэн ангиллалын дагуу явдаг. За мөн түүнээс гадна молекул дотор агуулгадж байгаа гидроксил бүлгийн тооноос нь хамааруулаад 1 атомд спирт, 2 атомд спирт, 3 атомд спирт гэж ангилах ба 2 ба түүнээс дээш тооны гидроксил бүлэг агуулсан спиртийг бид өхөн олон атомд спирт гэсэн ангилалд оруулдаг. За ингээд бүгдээрээ молекулын бүтцээр нь авч үзье. За молекулын бүтцийг нь тайлбарлах жишээ олгоод багш нь метанолыг сонгон авсан байгаа. За метанолын дэлгэрэнгүй томьёог бол энд харуулсан. За метанолын молекул доторх нүүрс төрөгчийн атом нь sp3 ирлийзжилттэй байх ба 1 s орбитал 3 p орбиталтай ирлийзжиж 4 ширхэг ирлийз sp3 орбиталыг үүсгэдэг. Валентин давхрааны электрон хосын түлхэлцлийн онолоор нүүрс төрөгчийн атомын хувьд AX4 гэсэн загвар тохирж байгаа буюу нэг төвийн атомд 4 электрон бүлэг байрлаж байгаа буюу хүрээллийн атомтай. За энэ нь бол тетраэдр гэсэн хэлбэрт бол хамаардаг байгаа. Харин спиртийн молекул дотор байгаа хүчил төрөгчийн атомын хувьд Валентин давхрааны электрон хосын түлхэлцлийн онолоор AX2E2 буюу нугарсан буюу V хэлбэртэй гэж бид хүн тодорхойлж байгаа гэсэн үг. Холбооны үнцгийг аваад үзвэл COH холбооны үнцэг ойролцоогоор 108.5 градус. За хэмжилтийн утгаар бол 108.9 байдаг. Тэгэхээр Валентин давхрааны электрон хосын түлхэлцлийн онол маань бол илүү ойролцоо утгыг бид хүн таамаглахад хэрэг болдог учраас ойролцоо утгыг энд тавьсан байна. Харин HCH холбооны үнцэг бол 109.5 градус байна. Элементүүдийн харьцангуй цахилгаан сөрөг чанарын утгыг авч үзвэл ус төрөгч 2.1, нүүрс төрөгч 2.5, хүчил төрөгч 3.5 буюу хүчил төрөгч нь нөгөө хоёр атомаасаа илүү цахилгаан сөрөг чанартай байгааг ажиглаж болно. Тэгэхээр харьцангуй цахилгаан сөрөг чанараар бага атомууд болох ус төрөгч, нүүрс төрөгчийн атом дээр илрэх эерэг цэник байгаа болвол харьцангуй их цахилгаан сөрөг чанартай хүчил төрөгчийн атом дээр илрэх сөрөг цэник байна гэсэн үг. За тэгвэл энэхүү илрэх сөрөг цэнэгээс болоод химийн холбоонд дипол үүсдэг гэсэн үг байна. Диполын чиглэлийг авч үзвэл нүүрс төрөгчөөс хүчил төрөгч рүү, ус төрөгчөөс хүчил төрөгч рүү чиглэсэн дипол байна. За энэ дээрээсээ буюу энэхүү диполоос үүдээд спиртийн хооронд буюу спиртийн молекул хооронд ус төрөгчийн холбоо үүсдэг. Туйлширсан ус төрөгчийн атом чөлөөт хос электроныг агуулсан, за мөн сөрөг цэнэгээр туйлширсан хүчил төрөгчийн атом хооронд бол ус төрөгчийн холбоо үүсгдэг байна. За үүнээсээ болоод спиртийн молекулууд усан дуусах чадварын хувьд илүү сайн байдаг. За физик шин чанар буюу хайлах буцлах температурын хувьд хэдүүлээ этанол пропан хоёрыг харьцуулаад аваад үзье. Этанолын буцлах цэг нь 78 градус Цельс байгаа бол пропаны буцлах цэг нь хасагдж 2 градус Цельс байдаг. Бүтцийн ялгааг аваад үзвэл энэ дээр метил бүлэг байгаа бол этанолын хувьд бол гидроксил бүлэг агуулгадж байна. За нүүрс төрөгчийн атомын хувьд мөн ялгаатай. За тэгэхээр буцлах температур этанолын хувьд 78 градус илүү өндөр байгаа нь бол молекул дахь ус төрөгчийн холбоо хоорондоо илүү хүчтэй холбогдсноор буцлах цэгийг ихсэж байгаа гэсэн үг юм. За тэгвэл спиртийг хооронд нь харьцуулаад аваад үзье. Эхний жишээ пропан 1 ол,
молекултай 1 гидроксил бүлэгтэй, этанодиол 2 гидроксил бүлэгтэй. Буслах цэг нь 197, пропаныг олих 97, за этанодиолих 197 градус Цельс. Тэгэхээр энэ дээрээс аваад үзэх юм бол гидроксил бүлгийн тооноос хамаарат ус төрөгчийн холбооны хүч илүү байна гэдэг дүгнэлтийг бид өхөн хийж болно гэсэн үг юм. Тэгэхээр спиртийн усан дуустдаг шинж чанар, за бусад органик молекулуудтай харьцуулбал жишээлбэл пропантай харьцуулбал илүү өндөр температурт босолж байгаа шалтгаан нь бол ус төрөгчийн холбоотой уялдаатай байх нэ. За үүн дээрээсээ үндэслээд спиртийн бүтц байгуулалттай холбоотой 2025 оны эсэлтийн шалгалтын А хувилбарын 36 дугаар дасгалыг авч үзье. C5H12O молекул томьёотой спиртийн байгууллагын изомерийн нийт тоог тоолж тэдгээрээс хэдэн хоёр дахь ангиллын спирт байгааг мөн олоорой гэсэн дасгал байна. За ингэхдээ орон зайн ба функционал бүлгийн за энэ дундаа энгийн эфирийн изомеруудыг тооцохгүй гэсэн ийм дасгал байна. Зөв хариултын хувьд И хувилбар зөв хариулт хүндрэлийн зэрэг 20.5% буюу харьцангуй хүнд дасгал байсан байна. За энэ дээрээс сурагчдын хийсэн үр дүн дээрээс тулгуурлаад анализ хийж үзвэл дараах 3 боломжит алдаа гаргасан байх боломжтой. Эхнийх нь нэг изомерийг орхигдуулан тоолсон байгаа үед бол C хувилбарыг сонгосон, изомерийг давхардуулан тоолсон байгаа үед AD хувилбарыг сонгосон бол спиртийн ангиллыг буруу тодорхойлсон байвал A болон B яах нь хувилбарыг сонгосон гэсэн үг юм. За энэ дээрээс бүгдээрээ системтэй изомерүүдэд тоолж авч үзье. За анхдагч спиртийн бүлгийг аваад үзвэл нийтдээ анхдагч спиртийн ангилалд багтах 1, 2, 3, 4 изомер байгаа болвол 2 дахь спиртийн ангилалд багтах пентан 2 ол, пентан 3 бол 3 метил бутан 2 ол гэсэн 3 изомер байна. 3 дахь спиртийн ангилалд багтаж байгаа 2 метил бутан 2 ол гэсэн 1 изомер байна. Өөрөөр хэлбэл нийт байгууллагын 8 изомер. За энэ дундаа болвол салбарлалтын изомер болон функционал бүлгийн байршлаас хамаарсан изомеруудыг авч үзэж байгаа гэсэн үг. Энэ дундаа 2 дахь спиртийн 1, 2, 3 изомер байгаа гэсэн үг байна. За үүнтэй холбоотой органик нэгдлийн бүтц байгуулалттай холбоотой дасгалуудыг гүйцэтгэхдээ изомерийг системтэй тодорхойлох чухал байдаг. Өөрөөр хэлбэл салбарлаагүй изомер хэд байна вэ? Нэг салбарлалттай, хоёр салбарлалттай гэх мэтчлэн байдлаар системтэй явбал илүү хялбар болдог. Изомеруудыг бичиж явах хавцтай хоорондынх нь давхцлыг нь шалгах бол EUPAC нэршлэр нэрлэж үзэх нь давхцлыг шалгах хамгийн сайн арга болдог болвол гуравт нь спиртийн ангиллыг өмнөх хэсэгт тайлбарласантай уялдуулан дахин шалгах юм аа. За энэ нь зөвхөн спиртийн ангилал гэлтгүүгээр бүхий л органик нэгдлүүдийн за бүтцийн хувьд болвол мөрдөгднө гэдгийг анхаарна. За ингээд бүгдээрээ спиртийн хим шин чанар руу оръё. За хамгийн ихнийх нь эсэлдэх урвалыг тайлбарлахаар болсон байна. За тэгэхээр бид хүн химийн лабораторид маш олон туршилт судалгаануудыг хийдэг. За ингэхэд бол урвалыг халаах, за зарим тохиолдолд холимгийг ууршуулах ч гэдэг юм уу. Халаах үед ашигладаг спиртэн гэдэг хэрэгсэл байдаг. За энэ дотор бол бид өхөн спиртийг хийгээд дээдлэлт нь шатааж байгаа тийм. За энэ бол спиртийн эсэлдэх урвалын хамгийн энгийн жишээ болж өгч байна гэсэн үг юм. Спирт агаарын хүчил төрөгчийн оролцоотой шатаад усны үрс хүчлийн гэрэл дулааныг ялгаруулдаг. За цаашаага өөр органик нэгдлүүд рүү шилжих бололцоог нь авч үзэх юм бол спиртийг бид өхөн эсэлтэлтийн игнээг нь бичиж үзвэл анхдагч спирт эсэлдээд альдегид цааш эсэлдээд карбон хүчил болдог. Харин хоёр дахь спирт буюу пропан 2 бол эсэлдээд кетоны анги бүлгийн бодисыг бол үүсгдэг болох нь бол энэ дээр харагдаж байна. За энэ дээрээс үндэслээд бүгдээрээ спиртийн чанарын урвалыг авч үзье. За спиртүүд хүчилэгжүүлсэн калиум дихромат эсвэл калиум перманганат байж болно. Эсэлдүүлэхэд карбон хүчил үүсгэх ба энэ үед өнгөний өөрчлөлт улбар шараас ногоон болж өөрчлөгддөг. За энэ өнгөний өөрчлөлт ажиглагдана. Энэ нь бол спиртийн чанарын урвал болно гэсэн үг. За энэ дээр байгаа анхдагч спиртийг калиум дихроматаар эсэлдүүлэх үед карбон хүчил үүсээд хромын 3 нэмэгдсэн нэгтэй ион үүсэж байгаа. Тэгэхээр дихромат ион бол уусмалдаа улбар шар өнгөтэй байдаг. Эсэлтэлт явагдсны дараа бол хром 6 нэмэхээс 3 нэмэх эсэлтлийн хэмтэй болгоод өнгөө ногоон болгож өөрчилдөг байна. Тэгэхээр энэхүү өнгөний өөрчлөлтөөр нь бид өхөн энд спирт эсэлдэх урвалд орлоо гэдгийг нь мэдэх бололцоотой гэсэн үг. За хоёр дахь спирт пропан 2 ол мөн ялгаагүй дихромат ионоор эсэлтээд кетон хромын 3 нэмэгдсэн нэгтэй ион. Энэ бол мөн ялгаагүй өнгөний өөрчлөлтөөрөө. За харин энэ дээр 3 дахь спиртийг харуулсан байна. 3 дахь спирт. Өөрөөр хэлбэл гидроксил бүлэгтэй холбогдсон нүүрсдөрөгч 1 2 3 өөр нүүрсдөрөгчтэй холбогдсон. За энэ маань дихроматаар эсэлдэх урвалд ордоггүй гэсэн үг байна. Тэгэхээр анх дахь спирт бол альдегид карбон хүчил, хоёр дахь спирт бол кетон руу эсэлддэг бол гурав дахь спирт эсэлддэггүй байх нэ. За тэгвэл
Үсэж байгаа бүтээгдэхүүний ялгаатай байдал нь бол тухайн эсэлдэх хуралд хэрэгжилж байгаа багажтай шууд холбоотой. За энэ дээрээс анхдагч спиртийг альдегид хүртэл эсэлдүүлэх үед бид бүхэн нэрлэгийг хийдэг байгаа. Ургуулын холимог бүхий колбыг доороос нь халаана. За колбон дотор спирт болон хүчилэгжүүлсэн дихроматын холимог байна. Тэгэхээр эсэлдсэн бүтээгдэхүүн уур хэлбэрлүү буюу хийн төлөв чилжээд хөргүүр рүү орж тэндээ конденсацлагдаад тосгуурлуу буудаг. За энэ үед альдегид үүсдэг байгаа. За энэ дээрээс хэрэг бид этанолыг спиртээр сонгож аваад дихроматаар эсэлдүүлэн нэрлэх хийх юм бол ургуулын үр дүнд этанол буюу альдегидийг гаргаж авч болно гэсэн үг. За хоёр дахь процесс нь рефлаксын процесс буюу эргэх хөргөлттэй байгаа үед. За өөрөөр хэлбэл спирт болон дихроматын холимгийг хүчтэй халаах үед дээшээгээ халаалтын нөлөөгөөр эсэлдсэн бүтээгдэхүүн маань хөргүүрт конденсацлагдаад эн чинь босоо байрлалтай байгаа учраас буцаад доошо бүтээгдэхүүн хүчилэгжүүлэх эсэлдүүлэх холимог руу буудаг гэсэн үг. Тэндээ дахин эсэлддэг. За энэ үед анхдагч спиртээс шууд карбон хүчил рүү шилжих урвал явагддаг байна гэсэн үг байна. Тэгэхээр зөвхөн анхдагч спирт гэлгүйгээр хоёр дахь спирт байгаа үед ч гэсэндээ кетоны анги бүлгийн бодисууд үүсдэг. За эсэлдэх хурвлаас үүссэн бүтээгдэхүүнүүдийг хэрхэн ялгах вэ? Тэгэхээр эсэлдэх хурвлаас гарч ирсэн бүтээгдэхүүн маань альдегид үү, карбон хүчлөө, эсвэл кетоно гэдгийг ялгахдаа бид хит хэдэн чанарын урвалыг хийж үздэг. За хамгийн ихнийх нь альдегидийн чанарын урвал байгаа. За альдегидийг толенсын урвалж буюу мөнгөний гидроксидын аммиакийн уусамлаар харилцан үйлчлэх үед туршилтын видеог тэнд харж болно. Альдегид карбон хүчил рүү эсэлдэх ба урвалын холимгийг халуун бүлээн орчинд байлгах хэрэгтэй. За энэ үед тухайн урвал явагдаж байгаа хуруу шилний эсвэл шилэн аягны гадаргууд юм толин ялга үүсдэг гэсэн үг байна. Зурагт харагдаж байна. Мөнгө ялгардаг. За үүнийгээр нь бид нар мөнгөн толины урвал гэж нэрлэдэг байна. Өөрөөр хэлбэл эсэлтэлтийн бүтээгдэхүүн альдегид мөн байна гэдгийг нь толенсын урвалжаар бид бүхэн нотлох боломжтой байна гэсэн үг. За хоёр дахь урвалж нь фейлингийн урвалж байгаа. За фейлингийн урвалжийг бид бүхэн шинхэн гарган авсан цэсийн гидроксидаар бэлтгэдэг. За зурагт харагдаж байна гүнхүү хөнгөтэй. За энэ үед бутанал альдегидийг хийгээд мөн ялгаагүй гаднаас нь халаан эсвэл халуун бүлээн усанд байрлуулна. За энэ үед бутаны хүчил үүсэх бөгөөд купрум 2O гэсэн улбар шар өнгийн тундас үүсэж байгаагаар нь бид нар мэдэж болно. За өөрөөр хэлбэл цэсийн 2 гидроксид ногоон өнгийн цэсийн 1 гидроксид руу шилжээд тухайн 1 гидроксид тогтворгүй учраас цэсийн 1 оксидын улбар шар тундас руу шилжиж байгаагаар нь эндээс үүссэн бүтээгдэхүүн альдегид мөн байна гэдгийг нь нотлох боломжтой. За энэ урвалыг мөн ялгаагүй альдоцийн сахаридуудыг танихад хэрэгэлдэг. За кетоны анги бүлгийн бодис болон альдегид кетон хоёуланг нь өөрөөр хэлбэл карбонил гэдэг функционал бүлгийг агуулсан нэгдлүүдийг танихдаа 2,4-динитрофенил гидразиныг ашигладаг. За 2,4-динитрофенил гидразины уусмал өөрөө өнгөгүй. За тэгэхээр карбонил бүлэгтэй харилцан үйлчилсэн үедээ ийм шар өнгийн тундас үүсгдэг байна. 2,4-динитрил фенол гидразон гэсэн нэгдлүүдийг. Тэгэхээр тухайн урвалаас үүссэн бүтээгдэхүүн маань 2,4-динитрофенил гидразинд шар өнгийн тундас өгч ивэл карбонил бүлэг агуулсны тогтооно. За тэн дундаасаа альдегид байна уу, кетон байна уу гэдгийг ялгахдаа өмнөх хэсэгт үзсэн толенсын болон фейлингийн урвалжийг бид бүхэн ашиглаж болтгоо гэсэн үг. За карбон хүчлүүд үүсснийг нь бид бүхэн эрдэс хүчлийн адилаар металл, карбонат, суурьтай харилцан үйлчлэлцэж давс үүсгэж байгаа урвалаар нь таньж болно. Жишээлбэл энэ шоргоосны хүчил идэвхтэй металл натридтай харилцан үйлчлээд натрийн форматын давс ус төрөгчийн хий ялгаруулж байгаа. Карбонаттай харилцан үйлчлэлцээд ус нүүрс хүчлийн хий. За натрийн гидроксидтай харилцан үйлчлэлцээд саармагч хуралд орж байгаа байдлаар нь бид бүхэн ялган таньж болтгоо. За энэ хэсэгт бүгдээрээ спиртийн хүчиллэг шин чанарын тухай авч хэлэлцгээе. За спиртний идэвхтэй металлтай харилцан үйлчилж алкоксид болон ус төрөгчийн хийг ялгаруулдаг. За жишээлбэл пропан 1 ол гэсэн анхдагч спирт байна. За үүнийг литий идэвхтэй металлаар үйлчлэх үед литийн пропоксид гэсэн ийм нэгдэл үүсээд ус төрөгчийн хий ялгардаг байна. Тэгэхээр энэ маань спирт хүчиллэг шин чанартай гэдгийг нь харуулж байгаа урвалын нэг жишээ байна л да. За спирт болон фенол гэдэг ийм хоёр нэгдэл. За спиртээр багш нь фенол гэдэг нэгдлийг танилцуулъя. За фенол болвол бензолын цагираг дээр гидроксил бүлэг холбогдсон ийм органик нэгдэл байгаа. Тэгэхээр спиртийн молекул дахь алкил бүлгээс болоод электроны нягтыг нь ерөнхийдөө энд сулруулдаг учраас энд байгаа протон болвол илүү хөдөлгөөнтэй болдог гэсэн. Өөрөөр хэлбэл тухайн металлаар халагдах уралд орох идэвхтэй болно. Хүчлийн цэцэцийн тогтмол бол 16.1. Гэхдээ устай харьцуулбал уснаас сул хүчил. Усных бол 15.7 орчим байдаг. За тэгвэл фенол болвол
феноксид ион үүсгээд за ус төрөгчийн ионыг ялгаруулж байгаа. Тэгэхээр өөрөөр хэлбэл энэ цагираг дотор байгаа энэ хоёрлсон пи холбоо болвол хүчил төрөгчийн за одоо энэ дэр тэмдэглэсэн байна тийм. Фенолийн хувьд бензолийн цагираг нь хүчил төрөгчийн хос электроныг өөртөө татаад цагиргийг резонансын бүтцээр илүү тогтворжуулсан байгаа гэсэн. Тэгэхээр энэ үед бол феноксид ион бол доктортой орших бололцоо бүрдэж байгаа. Тэр хүчлийн диссоциацийн тогтмол бол 10 гэсэн тоон утгатай буюу нөгөө спиртээ уснаас харьцуулбал илүү хүчлэлэг шин чанартай болсон байна гэдгийг нь бол харж болно. Тэгэхээр спирт бол яг нь энд байгаа алкил бүлгийн электроныг татж байгаа нөлөөллийн үр дүнд бол хүчлэлэг шин чанартай. За тэр нь бол бүр нэлээдгүй одоо сул байна гэдгийг бид хүн хүчлийн диссоциацийн тоон тогтмолын утгаас бол харж болно. За спиртийн хим чанар дээр бүгдээрээ халдц хураглыг авч үзье. За алкил галид нь нуклеофилтэй харилцан үйлчилж, за нуклеофил халдцах буюу бид нар эсен гэж тэмдэглэдэг ийм урвалд ордог байна. Урвалын ерөнхий хэлбэрийг нь бичих юм бол бид хүн алкил галид нуклеофилтэй харилцан үйлчилэлцээд за шинэ органик нэгдэл болон галид ионыг яах нь ялгаруулдаг гэсэн үг. За эхнийх дээр багш нийтдээ 4 урвал авсан 2-2-оор нь багцлаад хэдүүлээ харьцуулж авч үзье. За эхнийх нь анхдагч алкил галид. За хоёр дахь мөрөн дээр бол 3 дахь алкил галид. За хоёулаа натрийн одоо цианид буюу энэ CN бүлгийг бид хүн нитрил бүлэг гэж нэрлэдэг. За энэ нитрил бүлэгтээ яг нуклеофил халдцах урвалд орсон. Тэгэхээр анхдагч алкил галидийн хувьд бол энэ урвал хурдан явагддаг бол 3 дахь алкил галидийн хувьд удаан явагддаг. Урвалыг хурдны хуулийнх нь хувьд судлаад аваад үзэх юм бол хурд болвол анхдагч алкил галидийн концентрацаас хамааран өөрчлөгдсөн байгаа. Мөн нуклеофил болох нитрилийн бүлгийн нитрилийн одоо нуклеофилээс хамаарат мөн ялгаагүй хурд бол өөрчлөгдсөн үр дүн гарч байгаа. Өөрөөр хэлбэл их одоо урвалд оролцож байгаа хоёр их бодисоос хоёулангаас нь хамаарж байна. Тэ алкил галид болон нуклеофилээс. Тийм болохоор SN 2 гэж тэмдэглээд байгаа. За тэгвэл анхдагч алкил галид 3 дахь алкил галид маань сул суурь болох одоо сул нуклеофил болох одоо устай харилцан үйлчилсэн байна. За энэ үед урвалаас үүссэн бүтээгдэхүүнийг нь авч үзэхэд за хурдыг нь судлахад мөн ялгаагүй анхдагч алкил галидтэй үед бол удаан явагдаж байгаа бол 3 дахь алкил галидтэй үед хурдан явагдаж байгаа. Өөрөөр хэлбэл энд нуклеофилийн хүч бол яах нь нөлөөлж байгаа гэсэн. Тэгэхээр бүтээгдэхүүнд одоо энэ их бодисын урвалын хурдыг нь бид нар аваад судлаад үзэх юм бол за 3 дахь алкил галид тэ их бодисоос хамаарат урвалын яах нь хурд өсөж байгаа болвол нөгөө нуклеофил болох усны молекулаас урвалын хурд бол ерөөсөө хамаарахгүй байгаа гэдэг нь харж байна. Тэ? Концентрац ихсэд ямар ч нөлөө байхгүй. Тэгтлийн алкил галид дээр бол концентрацаас хамаарат ихсэн үр дүн гарч байгаа. Тэр зөвхөн яах нь нэг их одоо бодисоос хамаарж байгаа гэдэг утгаараа бид нар SN1 гэсэн яах нь тэмдэглэгийг бол тавьдаг байх нь. Тэгэхээр яах нь хурдны хуулиасаа хамааруулаад мөн ялгаагүй механизмаас ялгаатай байдлаасаа хамаарат SN1, SN2 гэсэн хоёр төрлийн механизм байна гэсэн үг юм. За энэ дээрээс бүгдээрээ SN2 механизмыг дэлгэрүүлээд аваад үзье. За анхдагч болон 2 дахь алкил галид оролцож байгаа үед SN2 механизмаар урвал явагдана гэж байгаа. Гэхдээ яг 2 дахь алкил галид байгаа үед бол олон хүчин зүйл нөлөөлнө. Тэр дундаа нөгөө нуклеофилийн хүчтэй гэдэг юмнаас бол бас нэлээдгүй хамаардаг. За хэрвээ тухайн одоо алкил галид маань дотор хиралны өрсөлдөгчийн атом агуулж байгаа бол SN2 урвалд ороод конфигурацийн эргэлт болно гэдгийг анзаарах хэрэгтэй. За жишээлбэл энэ дээр за S изомертэй молекул байсан байна те 2 бромо 1 2 3 4-гээр бутан 2 дахь одоо алкил галид. За энэ бол нитрил бүлэгтэй харилцан үйлчилсэн. За ингэж нитрил бүлэгтэй харилцан үйлчилэх механизмыг авч үзэх юм бол нуклеофил бромтой талаас яах нь товтлох юм бол бромын орон зайн халахлалтанд ороод товтлох боломжгүй болдог учраас эсрэг талаас нь товтолдог. За эсрэг талаас нь товтлох үед бол шилжилтийн төлөв үүснэ. За шилжилтийн төлөв үед бромын холбоо тасарч байгаа. За бромын холбоо тасарч байгаа нитрил бүлгийн холбоо үүсэж байгаа завсрын одоо юм шилжилтийн төлөв үүсэж байгаа гэсэн үг. За үүний дараа бромын химийн холбоо тасраад дангаараа энд яах нь одоо бромидиум болоод ялгарх болвол урвалын үр дүнд нитрил бүлэгтэй холбогдсон R изомер бүхий бүтээгдэхүүн үүсэж байна. Тэр урвалын удаан явагдаж байгаа шат нь бол одоо энэ хоёр их бодисоос хоёулангаас нь алкил галид нуклеофил хоёулангаас нь хамаарж байгаа учраас энэ бол SN2 гэдэг механизмаар явагдаж байгаа гэсэн үг. За урвалын хурдад бол нуклеофил байх бодисоос хамаарна. За стереохимийн хувьд бол нуклеофил артлаас нь товтолдог гэж байгаа шүү те. Тийм болохоор конфигурацийн эргэлт бий болно. SS изомер бол R болно. Орон зайн саад. За товтлох талд саад учруулахаас бүлэг байрлах нь урвалын хурд удаашрахад нөлөөлнө. Өөрөөр хэлбэл нөгөө халахлалтын нөлөө гэсэн үг. Илүү том радиустай том бүлгүүд байрлаад ах нь товтлоо те урвал явагдах хурд одоо буурахад нөлөөлөх хүчин зүйл болтгоо. За SN1 механизмыг бүгдээрээ аваад үзье. За SN1 механизмын хувьд бол бүгдээрээ
нэгдүгээр алхам нь С бром химийн холбоо тасрах гэж байгаа. За энийг бол бид нэр living group гэж нэрлэдэг. За S изомер бүхий алкил галид байна те. За бромын химийн холбоо тасраад завсрын шатны карбокатион үүсдэг гэсэн үг байна. Тэгэхээр карбокатион дээр бол А тал Б тал гэдэг яг нь хоёр талаас энэ цэнэгтэй нүүрсдрөгч рүү хоёр талаас хоёлонгаас нь довтлох яг нь бололцоо бий болдог гэсэн. За энэ дээр бол усны молекул довтлсон байна тий. За А талаас довтлсон нөхцөл байдлыг аваад үзье. А талаас довтлох үед болвол энд яг нь S-ийн изомер эргэлт гараад R изомер болдог. За энэ бол усны молекултай холбогдсон тий. За үүний дараа D протон шат буюу протоноо алдах шат явагдаад урлын үр дүнд бол R изомертэй спирт үүсэж байгаа. За Б талаас бол довтлоход муу ялгаагүй. Б талаас довтлоход бол харин S изомерээсэн алкил галидийн хувьд S изомер бол хадгалагдана гэж бол ойлгож болно. Тэгэхээр өөрөөр хэлбэл урвалын үр дүнд те S изомертэй байсан алкил галид S-ийн нэг механизмаар уралд ороод А болон Б талаас довтлсон магадлалаараа R болон S изомерүүд 50-50% гарцтай үүсдэг. Тэгэхээр ийм 50-50% гарцтай байгааг бол бидгүй юу гэж нэрлэдэг вэ гэхээр рацимат холимог гэж нэрлэдэг байна. За урлын хурдыг нь аваад үзэх юм бол 3 дахь яах нь алкил галидийн хурд 1.2 хүрч 16 зэрэгт байдаг бол 2 дахь алкил галидийн хурд 11.6 анх дагчийн хувьд бол 1 гэдэг. Өөрөөр хэлбэл анх дагчтайгаа бусдуулыг харьцуулсан гэсэн үг. Тэгэхээр 3 дахь алкил галид бол хамгийн хурдан SN1 механизмаар хамгийн хурдан явагддаг гэж ойлгож болох нь. За энэ дээр нөгөө завсрын шатанд үүсэж байгаа карбокатионы докторжилттай бол шууд холбоотой. За 3 дугаар хэсэг буюу хэдүүлээ спиртийг гарган авах арга гэдэг хэсэгтэй бол танилцъя. За энэ дээрээс хамгийн ихнийх нь эфирийн гидролиз гэсэн. За 2025 оны эсэлтийн шалгалтын А хувилбарын 30 дугаар асуулт доор үзүүлсэн этил пропанотыг катализатортай гидролизд оруулахад CO холбоо тасардаг бол бүтээгдэхүүн бүхий зөв мөрийг сонгоно гэсэн байна. За энэ дээр бол хүчлийн катализатор, шүлтийн катализатор гэсэн ийм хоёр яах нь байгаа нь байж байгаа. За үүсэх бүтээгдэхүүнүүдийг нь олж гисаага бичсэн. Зөв хариултын хувьд бол A хувилбар бол зөв байсан. За хүндрлийн зэргийн хувьд бол 4465 буюу дундаж хүндрлийн зэрэгтэй ялгах чадвар бол маш сайн юм даалгавар байсан. За сурагчдын гаргасан боломжит алдааны төрлүүд бол эфирийн холбооны тасралтыг буруу тодорхойлж байгаа. За хаагаараа тасарж байгаа үед дээр нь алдсан гэсэн үг. За нүүрсдрөгжин гинжийг буруу хуваарлах гэсэн. Өөрөөр хэлбэл нөгөө спирт үүсэх гинж нь аль вэ, карбон хүчил үүсэх гинж нь аль вэ гэдэг дээр алдсан. За шүлтийн гидролизийн онцлогийг мэдэхгүй байх гэсэн яах нь эдгээр боломжит алдаанууд байх боломжтой юм аа. За хүчлийн гидролизийн хувьд хэдүүлээ аваад үзэх юм бол за энэ хариултыг аваад үзвэл этил пропанот нэрээс нь авч үзэж болно. За эхний этил гэсэн хэсэг бол ерөөсөө спиртийн хэсэг байдаг гэдгийг л ойлгож болно хэлбэраар тий. Пропанот гэсэн хойдлын хэсэг бол хүчлийн хэсэг. За тэгэхээр химийн холбоо бол за эфирийн энэ холбоо байж байгаа тий. Энэний яг CO буюу ацил бүлэг үүсгэх хэсгээрээ тасардаг. За энэ багш нийлүү хялбар болох зорилгоор бичиж өгсөн байна. Дараагийн хэсгүүдээр хэллийн механизмын дэлгэрэнгүй үзнэ. За хүчлийн гидролизийн үед бол химийн холбоо тасраад карбон хүчил этанол спирт үүсдэг гэсэн. Шүлтийн гидролизийн үед бол этил пропанотын гидролизаар пропаны хүчлийн натрийн давс үүсээд за этанол ялгарч байна гэсэн. Тэгэхээр шүлтийн гидролизийн үед бол карбон хүчлийн оронд давс үүсдэг. Хүчлийн гидролиз дээр бол яах нь энэ дээр пропаны хүчил этанол хоёр нь бол үүсдэг. За спиртийг гаргах гидролизийн механизмын талаар хэллээ ярив. Нийлмэл эфирийн гидролизийн үр дүнд бол за хүчлийн гидролизаар карбон хүчлийн спирт үүснэ. За шүлтийн гидролизаар карбон хүчлийн давс спирт үүсдэг байна. За эндээс авч үзэх юм бол нийлмэл эфирийн карбонил бүлэг рүү нуклеофил довтлоод энд COP холбоо тасраад шинээр энд яах нь CO холбоо үүсдэг гэсэн үг байна. Тэгэхээр энд бол үүсдэг. За энд бол яах нь засрын шатны бүтээгдэхүүн тий. За энэ дээрээс илүүдэл сөрөг зэнхтэй электрон бол холбоогоо ишин татаад COP холбоо үүсээд энд нүүрсдрөгч болон энэ хоёр хүчил төрөгчийн хооронд байрлаж байгаа химийн холбоо тасарна. Урвалын үр дүнд бол карбон хүчил тэгээд литий органик нэгдэл үүсэж байгаа. Тэгэхээр карбон хүчил бол спиртээс илүү яах нь хүчтэй хүчил учраас спиртийг бол протонжуулаад спирт ангаараа ялгараад өөрөө карбон хүчлийн давс болж байгаа энэхүү механизмыг бол авч үзэж болно. Өөрөөр хэлбэл түрүүний хүчлийн болон шүлтийн гидролизийн ялгаа бол давс үүсэж байгаа карбон хүчил үүсэж байгаа дээр байгаа гэсэн үг. За эсэлтийн ерөнхий шалгалтын 27 дугаар дасгал дээр этанол нь нуклеофил нэгдэх механизмаар за цианы хүчил калин цианид урвалжтай урвалд ортог. Уг урвалын үед CC холбоо шинээр үүсдэг бол механизмыг сонгоно гэсэн даалгавар байна. За хүндрлийн зэргийн хувьд 35.8% буюу харьцангуй хүнд дасгал байсан байгаа. За нуклеофил нэгдэх урвалаар бид хүн спиртийг бол гаргаж авч болтгоо. За сурагчдын хийсэн алдааны төрлүүд сурагчдын хийсэн хариулт дээрх алдааны төрлүүдийг нь авч үзвэл эхлээд довтлогооны чиглэлийн алдаа
үүсгэсэн байж болно. Цэнийг тодорхойлгоо л да. За механизмын ерөнхий ойлголт байхгүй байна гэсэн ийм 3 боломж талтай байна. За энэ дээрээс нь бүгдээрээ альдегид кетон нуклеофил нэгдэх уралд орж спиртийг үүсгэдэг гэдэг ерөнхий хэлбэрийг нь авч үзье. Тэгэхээр альдегид кетоныг нуклеофилтэй уралд оруулаад протонжуулах гэсэн ийм хоёр шатараалсан процесс явуулаад урвалын үр дүнд бол яах нь спиртийг гаргаж авч болтгоо. За нэгдүгээр алхмын хувьд нэгдэх урвалын хувьд бол нуклеофил карбонил бүлэгтэй холбогдсон нүүрс төрөгчийн атом руу довтлно. Энэ үед COP холбоо тасарч ийшээгээ яах нь ион үүснэ гэсэн үг байна шүү дээ. За үүний дараа болвол ион үүсгэсэн нуклеофил маань за гидроксон ион руу довтлоод урвалын үр дүнд спирт нуклеофилтэй нэгдэл үүсээд за нэмэг нь MS давс гэсэн хэлбэртэй яах нь ялгартай гэсэн үг. За үүнтэй холбоотойгоор бид хүн за грениар литий органик нэгдэл гэх мэтчлэнгээр олон төрлийн урвалууд за нуклеофилтэйгээ харилцан үйлчлэлцээд ямар бүтээгдэхүүн үүсгэх вэ гэдэг хүснэгтийг болвол харуулжээ. За 22 дугаар асуулт руу авч үзье. Тэгэхээр эсэлтийн ерөнхий шалгалтын А хувилбарын 22 дугаар асуулт. За фенол нь бензолоос илүү урвалын идэвхтэй буюу катализаторын оролцоогүй бромын усны өмгийг арилгадаг. За шалтгааныг сонгоно гэсэн байна. За хүндрлийн зэргийн үед 22.5 хувь буюу энэ бол нэлээдгүй хүнд асуулт байсан байгаа. За сурагчдын гаргасан боломжит алдааг авч үзэх юм бол цагиргийн электрон нягтрал буурна гэж ерөнхийдөө бодсон учраас C хувилбарыг сонгосон. Резонанс бүтцийг тооцоогүй B хувилбарыг сонгосон. Гидроксил бүлгийг мета чиглүүлэгч гэж андуурсан учраас A хувилбарыг сонгосон. Хүчил төрөгчийн атомын харьцангуй сахилгаан сөрөг чанарын талаар мэдлэг харьцангуй дутмаг байсан учраас E хариултыг сонгосон байна гэсэн үг. Тэгэхээр урвалын хувьд авч үзвэл фенол болвол бромтой урвалд ороод урвалын үр дүнд трибромт фенолийн цагаан өнгийн тунцыг үүсгдэг болвол бензол бромтой болвол шууд яах нь харилцан үйлчлэлцдэггүй гэсэн үг. За энэ дээрээс хүчил төрөгчийн атомын хос электрон болвол яах нь бензолийн цагиргийн P системтэй нэгдэж ийм үл байрсан бүтцийг үүсгдэг байна. За энэхүү үл байрсан электроны нөлөөгөөр цагиргийн орто болон пара байрал дээр электроны яах нь нягт нь болвол өсдөг. Сөрөг цэнгийн нягт нэмэгддэг. За ингэснээрээ болвол бензолтой харьцуулах юм бол илүү урвалын идэвхтэй болтгоо гэж бүртгүүн тайлбарлаж болно. За мөн үүн дээр нэмээд чиглүүлэгчийн дүрм гэж байдаг. За орто болон пара чиглүүлэгчд. За тэгэхээр орто болон пара чиглүүлэгчдийн хувьд бол амин бүлэг NH2 метил CH3 алкил за тиол гэсэн яах нь мөн галидийн бүлгүүд бол хамаардаг байгаа. За эдгээр нь пара 1 4 халагч орто 1 2 бүтээгдэхүүнүүдийг үүсгэдэг. За мета чиглүүлэгчдийн хувьд бол нитрил, карбонил, карбоксил за COR бүлэг нийлмэл эфирийн буюу COR за энэ дээр SO3H гэсэн яах нь эдгээр бүлгүүд бол мета чиглүүлэгч буюу 1 3 яах нь халагчдыг бол бүрдүүлдэг. Өөрөөр хэлбэл цагиргийн яах нь 1-р байрлал болон 3-р байрлал дээр халах урвалыг явуулдаг. Орто болон пара чиглэлтэй чиглүүлэгчүүд бол 1 болон 4-р байрлалд мөн 1 болон 2-р байрлалд яах нь бүтээгдэхүүнийг үүсгэдэг гэж ойлгож болно. За ингээд энэ хүрээд бүгдээрээ спирт болон түүний шин чанартай холбоотой. За төвдгэрийн хим шин чанар бүтц мөн цаашлаад гарган авах арга зэрэг бол урвалуудыг авч үзлээ. За мөн үүнтэйгээ холбоотойгоор эсэлтийн шалгалтад ирсэн тэр дундаа 2025 онд ирсэн асуултууд дээр бол анализ хийлээ. За үүн дээрээс үндэслээд дөрвөн болвол яах нь зөвлөмжийг гаргасан. За эхнийх нь бол нэршлээ задлаад тоолоорой гэж байгаа тийм. Жишээлбэл нийлмэл эфир дээр гарч ирсэн. Пропанод гэх юм бол C3, этил гэвэл C2 тийм. Эфирийн бүтэц бол гардаг. Нөгөө нийлмэл эфирийн гинж хаагаараа тасарч байна гэдгийг нь бол бид нар нэрнээс нь хайж болох боломжтой гэсэн үг байна. Тэгэхээр нүүрс төрөгчөө яах нь тоолох дадал хийвэл энэ төрлийн асуултан дээр бол ямар нэгэн хүндрэл учрахгүй. Энэ зөвхөн нийлмэл эфиртэй холбоотой бусад бүхий л төрлийн органик нэгдлүүдийн бүтцийг тайлбарлахдаас хэрэг болно. За урвалын механизмын хувьд бол CN хасах эхлээд протон сүлд буюу нуклеофил эхлээд давтлан түүний дараа протонж. Өөрөөр хэлбэл протонжуулах шат бол дандаа урвалын төгсгөл байдаг гэдгийг ойлгох хэрэгтэй. Тэгэхээр энэ дараалал. Тэр механизмын асуултад нуклеофил үргэлж эхлээд давтлано гэдгийг санах юм бол механизмаа бичгэд илүү хялбар төхөн болтгоо гэсэн үг. За гуравт нь резонанс бол хаана гэж юм те. Гидроксил болон амин бүлгүүд чөлөөт хос электроноор цагиргийн бүтцийг яах нь баяжуулдаг гэдэг нь электроноор яах нь электроныг өөрөөсөө өгж илүү электроноор баялаг юм бүтцийг бий болгодог. Түрүүний ярьжсэн резонанс бүтцийг гэсэн үг байна. Тэгэхээр үүн дээрээсээ үндэслээд чиглүүлэгчийн дүрмийг санах юм бол нөгөө цагирэг дээр халагдж байгаа бүтээгдэхүүнүүдэд тогтооход илүү амархан болно. За изомерүүдээ бүү мартаарай гэж байгаа. Тэгэхээр изомерүүдийг тоолохдоо хэдүүлээ эхлээд шулуун гинж ямар байсан юм бэ? Тэрний дараа нэг салбарлалттай болох үед, хоёр салбарлалттай болох үед гэх мэтчлэн системтэйгээр чигсаах юм бол
тоолох, бүтцийг нь ойлгоход илүү амархан болдог. За хамгийн их салаасан бүтцийг бичсэн хэсгээ олвол нягтлаар гэж. Яаггүй л нөгөө хамгийн их салаасан бүтцүүд мартагдах эрсдэл өндөр байдаг учраас. За энэ хүрээд өнөөдрийн хичээл маань дуусч байна. Ингээд эсэлтийн шалгалтад бэлтгэж байгаа нийт багш сурагчдаа амжилт хүсье.